анхаарч ажилласан дээр байх гэж бодож байна. Тэгэхгүй бол хоёр чинь цаг хугацаа хүрэх. Бүтээлээ ер нь бол хийгээд эхэлж байгаа л эхэлсэн л дээ баг. Энэ моторын болохоор нөө дотоод шатлалтын бензинээр ажилладаг мотор гэж байгаа. Энэ одоо зах дээгээр эдгээр би аав эднэрээ судлуулсан л да. Тэгэхээр ер нь 55,000 гэж моторын үн хэлсэн. Энэ болохоор шинэ. Гэхдээ моторын зөвхөн тус үрчлэн зарддаг юм билээ. Заавал нөгөө хөрөөтэйгөө зардаг. Тийм болохоор би энэ яг шинээр ингээ авахад 55,000 гээд тэгээд бит хоёр хань мөнгөө нийлүүлээд ер нь авах гэж байгаа. Тэгээд ер нь хийд хэлж байгаа да. Тэр нэг шинэ хөрөө аваад эвдээд энэ шинэ өвлөө зоох гэж байгаа. Мөнгөө нийлүүлээд тэр төрөөнийхөө ажлаа хийх бацаа. Тэр төрөөний ажлын хоёр нэлийн даалгавартай буцлаа шүү дээ, тийм үү? Тэн дээр хамаг хүчээр зарцуул. Тэгэхгүй бол ингээ хоёрын бүр явал аль нь ч хөө оцроод яачих штэ. Тэгэхээр нэг санаан дээр та хоёр сайн төвлөрч ажилласаа юу. Гэхдээ энийгээ орхиж болохгүй тэгээд хийгээд туршаад үз. Тэгэхдээ гол нь нөгөө эхлээд нэг юм дээр анхаар гэдгээ сайн анхаар заа юу. За миний хоёр дуу бас энийг яг цааш нь хий гэсэн үнэхээр тийм хүсэл байгаа бол яг одоо угаасаа энэ төхөөрөмж урагшаа явах талбай гэж байгаа штэ. Нийт хэдийн хэмжээний талбайг хамрах. Одоо чи чинь хоёр ийм спираль голоор ерөнхийдөө дээшин зөөнө гэж юм. Тэгэхээр спираль гол тавиад ирэхээр эн чинь өөр юм бүтээмж гэж байгаа зас шийжих. Энэ хоёрын хоорондын уялдаа холбоо гаргана гэдэг асуудлууд гарч ирнэ. Энд бас тийм бас тооцоонууд байх хэрэгтэй л да. Тэр мэрийг сайн бодох хэрэгтэй. Би өөрөө тооцоогоо бол арай л гаргаагүй. Гэхдээ уул нь энэ бүтээлээ хийгээд энэ тэмцээнээр энэ зурагтаар гаргацдаг л бол гоё л юм л та. Тэгээд манай гэр бүлийнхээ эдгээр намайг дэмжиж байгаа би өөрөө ихэр байхгүй юу? Дараа нь солигдоо ороод ирэх юм шүү дээ. Гэтэ солигдохгүй л дээ манай нөгөө ихэр эмэгтэй байхгүй. За төгөлдөг сонсъё. За нэг улаан нэг хоёр. За энэ бүтээл нь тэмцээгүй гэсэн нөгөө бүтээл нь тэмцсэн учраас нөгөө бүтээлтэйгээ ирээрээ. За бүгдээрээ нөгөө бүтээлийг нийлж хагаад завсарлагын 40 минут хичээлийн 5 минут явуулна. За. Амжилттай. Дараагийн оролцогч маань Эрдэнэцэнд орж байна. Эрдэнэчэнд оржийг тайзнаа өрөө. Би ер нь энэ тайзан дээр гарч ирсэн бүтээлтэй хүм болгоныг л тэмцээсэй гэж бодоод байгаа шүү. Шүүгч нартаа өнөөдрийн мэндийг хүргэе. За ямар бүтээл санаатай оролцох гэж байна? Яагаад энэ бүтээлийг гаргах болов? Нийтийн номын сан хэдрээр ороод ингээ өөрчлөлөхэд нөгөө нэг хүмүүс нь тэгээ нөгөө нэг олон улсууд ингээ зэрэг очр үсээд тэн дээр нөгөө ачаал үсээд нэг хүн ингээ нөгөө олон хүний хувцсыг авч өндөрлөлтөд харагдсан. Тэгээ тэндээс санаад ирсэн. За 3 минутын хугацаа байгаа чамд. Автомат үлгэр нь ингээ иргэдэг. Одоо энд хаалга байх хэвээр. Энэ хаалганууд нь хоёр тишгээ гүйж онгойдог. Энэ дээр автомат мэдрэгч байх хэвээр. Энд нөгөө нэг үлгэр нь одоо хүн гаднаас орж ирээд энэ дээр одоо скрин буюу мэдрэгч товчон дээр дараад тэн дээр хоосон үлгэр дуудана. Хоосон үлгэр дуудаад хоосон үлгэр энд ирэнгүүт хаалга нэгдэнэ. Тэгээ хүн хувцаа өлгсөн тохиолдолд үлгэр дээр даацын мэдрэгч байх хэвээр. Даацрын мэдрэгч нь хүн хувцас өлгснгийг мэдрээд кодтай тийм түлхүүр авах хэвээр. Соронзон туустай түлхүүр аваад тэр хүн авангууд автоматар хувцас өлгснийг мэдрэгч мэдэрсэн учраас хаалга хаагдаад хүн буцаад ирэхдээ нөгөө соронзон туустай тэр юугаа уншуулж ээж хувцас аавна. Асуух зүйл бишгүүдэл байгаа бах та шүүгчдэд. Миний мэдхийн энэ жагсаалтанд дахиад 2 автомат үлгэр байх шиг байна л дээ. Одоо тэр үлгүүртээ яаж үлгэх вэ гэдэг чинь бас нэг асуудал шүү дээ. Үлгөө өвж замдаа унчуул яах вэ тийм? Унахгүй бол яаж үлгэх вэ гэдэг чинь тэр талаар бодж үзсэн үү? Үлгэхгүй тал тэр нөгөө хувцас одоо ингээд тойроод эргэж явах хугацаанд нөгөө хувцас нь доотлоор ингээд савлаад бас унах боломжтой байна гэдэг юуг нь бодож үзсэн л дээ. Тэгээд доогуур нөгөө хүн хувцаа хийхээр хувцсных нь гадна талаар нэг юм эрзэн ч юм уу тиймэрхүү юмар ингээд доотлын даруулаад өгч тэгээд эргэхэд нөгөө нэг хувцас ингээд савлахгүй тэр үүднээс нь бас бодож өгсөн л дээ. Одоо энийг яг хийхэд зургал байна уу те? Одоо бэлдсэн юм бол туршлах хэрэг. Ер нь одоо энийг хийж чадах 3-7 хоногийн дотор энэ чинь бэлэн болох хэрэгтэй шүү дээ. Туршлага гэх юм бол би 10 жилд байхдаа тэр тэмцээнд орж исэн. Тэгээд ямар ч байсан 3-7 өдрийн хугацаанд бол амжина гэж бодож байгаа. Миний дөө энэ механик инженер надад асуух юм байна л да. Энд чинь одоо тэр үлгүүр яваад үлгүүр аваа явж байгаад амжирах чинь эрзэн байх юм уу, гинж байх юм уу? Тэгээд тэр чинь их олон хүнд утас үлгэгчдэр тэр хоёрын хооронд юм хотоолт үүснэ. Тэгээд тэрийг яаж тэр яг дээшээ тулах юм, тэр мөрийг алгаш. Тэгээд хэдэн метрийн урттай байх юм. Тэр мөрийг тооцож хийхгүй бол энэ чинь одоо энэ зурган дээрс бол их л үдгэл байна дээ. Зурган дээр нэг нарийн гараагүй байгаа л да. Одоо тэн дээр дотор талд нь юм каркас зөө 10 зангид нь. Тэгээд тэр нэг тууцан дамжуулга ингээ явхад энд нь
туузан дамжуулгын юунд ингээд шайраг байх хэрэгтэй байхгүй. Тэр шайрагын дээгүүр нөгөө туузан дамжуулга доошо хотоохгүй бол 10 зангидаад тэн дээр шайрагын дээгүүр ингээд дотор талд нь нууцлаг маягаар ингээд хийгээд өгч. Миний хувьд бол ингэж л хараад байна л да. Тэр жагсаалтны хоёр автомат дэлгүүр өгсөн шүү дээ. За нэг нь механик инженерийн сургууль байлаа. Манай оюутнууд бас нэг хийгээд байгаа. Зүгээр наад шийдэл чинь гоё харагдсан бол би шууд сургуульд захиалаад мөнгөний өгөөд хийлгэмээр байна. Гэтэ зүгээр шийдлийн хувьд бол надаа тэр хийм цэвэрлэгэнд байдаг дамжрал харагдаад байна л да. Шүүгчдийн шийдвэр. Нэг тим. За чи хоёр тим хийгээд үз заяа. Тэгээ тэр идэ чинь та нарыг харьцуулж үзье за. Баяр үргээ нэгдүгээр дараагийн шатанда шалгарлаа. Гэхдээ бас баярлах болоогүй нэ. Тэгвэл чи мэдж явлаа чамд өрсөлдөгч байгаа юм. Гэхдээ өрсөлдөөн дундаас та бүгдээс нийлээд сайн шинэ бүтээл, шинэ санаа гарах бах. Баяр үргээ. За баяр үргээ Эрдэнэт доржоо. Автомат үлгүүртгээ эргээд хоёр доор шатанда уулзцай нэг игнэ хийгээд яваад ирэх нэ. За баяртай. Амжилт хүсье. дугаартай бэлгүүтэйгийн багийнхантай та бүхнийг уулзуулж байна. Эдний багийнхан өнөөдөр шото цамцаар ижилсэн юм шиг байна. Ямар бүтээлээр оролцож байгаа вэ? 2-9 одоо нэгтэл орчиж Нэг байна. нь яагаад? Зүгээр л. Манай нэвтрүүлгийн хамгийн хөгжилтэй оролцогчд ороод байгаагаар тодорхойд байгаа. 177 дугаартай бэлгүүтэйгийн багийнхандаа амжилт хүсье. Бүтээлийн нэр нь цахилгаан гүйдэл ашиглан синс бүтээх. Зөв. Цахилгаан гүйдэн оронтой синс үү? Яг юу гэсэн үг гэдгийг бэлгүүтээс асууя. Бэлгүүтэй. За ямар бүтээлтэй ирвэ? Бүтээлээ яг бэлэн болгоог байгаа зөвхөн презентацийн маягаар бэлдэж ирсэн байна. За 3 минутын хугацаанд хоёрт бий. Энэ бүтээл нь болохоор генераторыг одоо гард орох материалаар хэрхэн хийх вэ гэсэн одоо тийм санаагаар өөрсдөө нэг нөгөө туршилт хийсэн. Энэхүү нэг юунд ашиглах вэ гэхээр сургуулиудад одоо физикийн хичээл дээр одоо туршилт явуулахад хүндрэл бэрхшээд олон байдаг болохоор одоо түүнийг одоо гар дээрх материалуудыг ашиглаад шинээр бүтээж одоо генератор гэдэг зүйлийг одоо сурагчдаа таниулах тийм зорилгоор хийсэн байгаа. Ажиллах зарчим нь механик энергийг цахилгаан энерги рүү шилжүүлэх зарчимтай. Хэрэглэгдэх зүйлс нь болохоор хатуу цаасан юм хайрцаг хэрэглэнэ. Бас дис утас хэрэглэнэ. Тэгээд хадаас хэрэглэнэ. Ламп. Тэгээд соронзыг ашиглах юм аа. Хийх заавар нь болохоор эхлээд цаасаа бэлдэж авна. Цаас нь болохоор дөрвөлжин юм цаас байна. Тэгээд цаасыгаа яг 3 хэсэгт хуваагаад тэгээд түүнийг нуглах байгаа. Энийг ийшээгээ нуглана. Цаасны өргөн тал нь ойлаа гэхэд тэрийг ингээд диагоналуудын огцлол нь тэг цэг болно. Тэг цэг дээр одоо хадаасыгаа байрлуулад хадаасандаа болохоор яг одоо соронзоогоо ингэж нааж байрлуулад тэгээ хайрцагын дотроо байрлуулах байгаа. Хайрцагын дотор болохоор соронзон маань болохоор чөлөөтэй ингэж эргэлдэж явах нөгөө нэг нөхцөлтэй байдаг байлгах хэвээр. Ингэсний дараагаар болохоор